Ерөнхийдөө нөхцөл байдал бол яг хүнд байна. Өмнө би өдөртөө энэ зам цуусан машинуудыг хичээд төлж таснаа цаана гэдэг. Ийж нөхцөл байдлаа танилцчаад тэгээ уцаж яваад өчигдөг. Аймгийн ажлын хэсгийг дагуулад бас энэ засан тэнцсэн. Хүмүүсийн аргыг дагуулад төсөөрөө олж ирлээ. Нөхцөл байдал яг газар дээр бас шал өөр байна. 200-300 км-ийн цаанаас нэг өөр яг амьдралтай бол хэрэг хүнд байна. 300 гаруй айл засан тархицсан, ямд ногж зосон ийм байдалтай байна. Ер нь одоо тэгээд ахаад маргааш нэг өдөр зас шуурах гэж байна. 28 дахиад шуурах гэж байна. Тэгэхээр ингээд бүр илүү хүндрэх хэрэг төлөвтэй байна. Тэгэхээр одоо бүгд өшөө одоо энд хүн хүч одоо хөрөнгө хүн хүч одоо өчнөө одоо юмнууд л шаардлагатай байгаа нь харагдаж байна. Сумын онцгой комиссийг оролдуулаад яг нэлээд үүрэг чиглэлээ өглөө. Бид нар тэгээд ерөнхийдөө энэ ажлынаас өнөөглөөний байдлаар одоо хүн тусгал одоо өөр оноос ажиллаа аваад ингээд гарч байна. Өшөө одоо бас ер нь бол одоо санхүү мөнгөний хувьд ч юм уу тийм ээ. Одоо техник, унаа техникийн хувьд, хүн хүчний хувьд ер нь шаардлагатай байгаа юм байна гэдгийг ерөнхийдөө ойлголоо. Тэгээ холбогдох одоо аймгийн удирдлагуудаа, сум орон нутгийн удирдлагуудаа энэ чиглэлийн минь өгчлээ. Бас одоо 300 27 ангийг хүсэл тавьчаад байна. Гэж бас хүн хүчний одоо техник, унаа техникийн хүсэл тавьчаад байна. Тэгээ одоо шийдэгдэх байхаар ямар ч гэсэн маргааш засны өмнө одоо энэ гол нь нөгөө юунд явсан улсууд байна. Эрэлд явж байгаа олон улсууд байна. Тэгээ эдрийгээ бас одоо хаана байгаагийг одоо олж тогтоож одоо энэ хүмүүстэй холбоо байхгүй бол одоо маргаашийн засвас ямар байдалтай байх юм бас мэдэхгүй байна.